За сайн бацхан тэгэхээр ойрын хэдэн жил Хятадд ер нь төрөл бүрийн шинэ вируснууд нэмэгдэж бүртгэгдэж байна. Тэрний дунд нь болохоор саяхан нэг гарсан хамрын вирус гэдэг бас шинэ төрлийн вирус байна. Энэ нь болохоор одоо вакцингүй байгаа. Тэр нь жоохон асуудалтай байгаа. Тэгээд 2026 оны 1 сарын 7-ны өдөр Хятадын эрүүл мэндийн хяналтын төвөөс анхааруулга гаргасан, мэдээ гаргасан. Тэгэхээр тэр мэдээг би та бүхэндээ хүргэе. Яагаад тэгэхээр Хятад улс нь болохоор Монгол улстай хиллэж байдаг маш ойрхон. Тэгээд бас Хятадаас маш их хүмүүс ирж идэг. Тэгэхээр энэ нь бол Монгол руу тархах одоо ингээд магадлал нь хамгийн өндөр байх угаасаа. За тэгээд мэдээ нь болохоор яаралтай тусламжийн тасгуудад томоотой төстэй өвчний дунд хамрын вирусын илрэх эрэг хувь нэмэгдэж байна. Энэ нь болохоор маш хурдан дарахж байгаа. Тэгээд зөндөө олон хүмүүс одоо энэ вирусыг одоо авч гин тэгээд дамжуулж гин. Өмнөд үсгийн зарим мужид бүр амьсгалын замын RSV вирусээс их томоогийн дараа 2 дугаарт орж байна гэж бүртгэгдсэн байна. Тэгээд хамрын вирус нь энгийн ханиад үүсгдэг шалтгаануудын нэг. За энэ одоо хамрын вирусыг тусчингууд одоо ингээд ханиад хүрэх магадлал өндөр болдог. Тэгээд насанд хүрэхчид болон хүүхдүүдэд маш түгээмэл тархаж байна. Тэгээд хүүхдийн цочмог дээд амьсгалын замын халдварын хамгийн нийтлэг үүсгэгч. Тэгээд энэ нь болохоор энэ хамрын вирус нь тэрийг одоо 30-аас 50% нь эзэлдэг. За хоёр дахь нь болохоор энэ нь болохоор хоёр замаар одоо ихэвчлэн тархдаг. Эхнийх нь амьсгалын замаар агаараар халдвар авсан хүн найтах ханиах үед амьсгалын агаараар дамжин эргэн тойрныхонд халтнаа. Ойрны одоо нэг өрөөнд байгаа ч юм уу эсвэл ойр тойрны ханиадтай ер нь нэлээд өстой тий. За хоёр дахь нь болохоор хавтлын замаар хамрын вирус нь өрөөний температурт хэдэн цаг амьдрах чадвартай. Тиймээс өдөр тутмын хэрэглээний зүйлс вирус дамжуулагч болж чаднаа. Хаалганы бариул, аяга тавг, тоглоом, альчуур гэх мэт. За тэгэхээр одоо ер нь бол ингээд энэ өрөөний температурт бас гадаа хүйтэн ч гэсэн ер нь бол тэсвэртэй байж чаддаг гэсэн. Тэгэхээр ер нь хідэн цагтаа энэ вирус байгаа л байна. Нэг вирустэй хүн хурч ирээд эн чинь одоо шүлсээ аях ч юм уу ингээд гараараа хүрэх одоо амьсгалын замаа одоо ингээд шүлс одоо нуус юу ч байдгийг эднэр нь хөрөнгүүд за хідэн цагтаа одоо тэр вирус нь ингээд амьд байгаа л байна гэсэн үг. Тэгээ дараагийн хүн очоод хүрлээ тэнгуүтээ очоод тусна. Тийм болохоор та бүхэн одоо энийг эмчлэхийн тулд одоо гэртээ байнга орж ирэнгүүтээ гаднаас орж ирэнгүүтээ гараа угааж байгаарай, ариутгаж байгаарай. Одоо бас утас юмнуудаа бас ариутгаж ивэл зүгээр байдаг бах. За тэгээд Бээжингийн их сургуулийн ардын эмнэлэг амьсгал ба хүнд хэлбэрийн анагаах ухааны тасгийн дэд эрхлэгч эмчийн тайлбар гэж байна. Гол шинж тэмдэг нь хамар битүүрдэг, тунгалаг нус гойждог, найтаадаг, биеийн ерөнхий зовиор хөнгөн ханиадыг бодвол арай хөнгөн. Томоотой харьцуулахад томуу нь ихэвчлэн биеийн ерөнхий шинж тэмдэгт авамгай илүү хүнд байдаг. Ханиад томуу нь болохоор яадаг вүлээ ингээ халуураал бүр ингээд ер нь л ингээл маш хүнд харагддаг. Дөнгүүд энэ нь болохоор хөнгөн хэлбэрийн ер нь ханиадтай жоохон төстэй юм тий. За тэгээд одоогоор хамрын вирусны тусгай эм вакцин байхгүй байгаа. Урьдчилан сэргийлэлт нь эмийн бус арга дээр тулгуурлана. За энийг болохоор ер нь бол эм тэгээд дархлаа дэмжих юмнууд ер нь бол нэг хэрэг болохгүй юм байл шүү. Тэгэхээр эмчлэгч байгаа гэдэг. Гэхдээ ер нь хэрэгэлдэг юмнуудаа хэрэгжилж исэн зүгээр ах л та. Гэхдээ ер нь бол тусчихсан болвол шууд эмийн аргаар бол одоогоор эмчлэх боломжгүй байгаа. Вакцин бас байхгүй байгаа шүү. За ихэнх эрүүл хүмүүс халдвар авсны дараа 7-оос 10 хоногийн дотор өөрөө идэрдэг. За энэ нь болохоор одоо хамгийн гайгүй юм байгаад байгаа. Энэ одоо вирусыг тусчингуудаа 7-оос 10 хоногийн дараа ер нь бол өөрийнхөө дархлаагаар ер нь бол ингээд идгээчж байгаа. Гэхдээ 3-аас дээш хоног халуурсаар байвал эсвэл маш их ядраад байвал одоо бүр ядраа сулдаад эсвэл амьсгаад авчдах, цээж давчдаад байвал нэрэ бага насны хүүхэд шингэнэ алдах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандна уу. За тэгэхээр энэ нь болохоор ер нь бол энгийн ердийн үед болохоор одоогоор дөнгөж гарч ирсэн байгаа. Энд чинь нөгөө нэг вируснууд чинь ер нь бол ингээ хөгжөөд мутацид орж идэг. Тэгээд одоогоор болохоор ер нь мутацид арай орж амжаагүй байгаа энгийн хэлбэр нь болохоор 7-оос 10 хоногийн дотор өөрөө идэгчдэг. Гэхдээ хүндрэх магадлал айгүй өндөр байдаг. Одоо нера болон хөгшин настай хүмүүс болохоор маш хүндэргээд ер нь бол одоо ингээ тэр нь өөрчлөгдөөд мутацид ороод тэгээд өөр болох магадлалтай шүү. За тэгээд халуураад, биеийн сулдаад ингээ байгаад ах юм бол эмчтэр яаралтай очоорой. Тэгээд
хамаагүй им тариа битгий хэрэглээрэй. Ягаад тэгэхээр одоогоор энийг эмчлэх им тариа вакцин юу ч байхгүй байгаа шүү. За тэгээд дараагийн одоо хятад юу гарч ийн тэгээд энийг одоо яаж эмчилж ийн ч гэдэг юм уу эсвэл тараад одоо юу мутацид орж ийн үү гэдгийг нь би бас та бүхэнд мэдгдэх болно. Баярлалаа.